Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэт харуулсан сонсож байгаа хэрхэм танд өдрийн мэндийг дахин өргөе. Улаанбаатар хотод 15 цаг 12 минут радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч анжгаа хөтлөгч цэцэг найруулагч Баяранаар элдв шипийн нэвтрүүлгийг хүргэнэ. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд хүргье. Баярлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таны хөрөнгө оруулалтын зөвлөх Apex Capital үнэт цасны компани хамтран ажиллана. За мөн E-Mart Mongolia татаад хаанаас ч хүссэн бараагаа хөрвүүлээрэ гэсэн уриатаагаар E-Mart хамтран ажиллана. За өнөөдөр пүрэв гараг хэдүүлээ үйлчлэгээ гэдэг сэдвийн дагуу ярьдаг. Одоо ерөөсөө юугөө дулаан орчлоо, гадаач чихтэй болчлоо. Ингээл бидэрт нэг том гарч ирдэг нь ялаа шумуул. Өстө дөнгөс саяхан битээр бас ялаа шумуул яриа л дуусчих. Айгу хэцүү төвхтэй штэ гэрт ингээ ороод ирэхээрээ. Ялаа шумуулнаас гадна янз янзын шавжны нүүдэл явна эн чинь бас зөвхөн ялаа шумууланд зориулаагүй штэ. Тэр жил бид нар нэг яриад байсан шүү дээ. Цах цааны нүүдэл яваад алсан гэд. Цагаар өхийн нүүдэл яваад алсан гэд. За тэр бүхнээс хамгаална. Тэгэхээр энэ ялаа шумуулны тор хийжлэр зүгээр жоохон мөгчин болдог гэдэг хүмүүс ярьж идэг. Гэтэл тэр чинь тор үедтэй өгнө. Тийм штэ. Тэ? Манайх тортой штэ. За байранд ороход л байсан. Янз байдаг юм штэ. Энэ би манад бол байхгүй. Манад угнаас нэг тийм хөрвийн аргаар амьдарч байгаа хүмүүс шүү дээ хөрх юм. Янз янзын мих гэхлээр нэг юм нэг хэрэггүй юм дөрөнгө оруулалт хийх гээд байгаа юм шиг санагдаад ерөөс энэ чинь хуучин байртай хүн чинь ерөөс яг тийм болчт юм байна. Башгаа засгааж болчихдог. Лай. Одоо нураах юм. Нөхөө ордог тий. Тэгээд ингэдэг юм байна. Энэ ялаа шумуулны торчин нь шүү дээ. Зөвхөн ялаа шумуулны торноос гадна тэр нэг утааг ингээд торно юм ёонтой юм уу? Утааны тэр хорд бохирдлыг шүүдэг гэж юм байна. Тэгээд дараа нь ингээд нөгөө нэг утаатай үед ингээд гаднаа байлгаж байгаа дараа нь ингээд цэвэрлж үүрлэн зүгээрстэй хөө шиг юм гард юм байна. Тэр нөгөө нэг нано шүлтүргээд утааны нано шүлтүрүүдийг харсан фэйсбүүкээс үзсэн. Нөгөө ванны өрөөнд оруулж ирж байгаа угаасан чи бүр ингээд ерөөсө хөө асгарж байгаа. Харин тий шавар урсаад байгаа юм чи баг. Тийм. Тэр торыг харсан. Тэр чинь ялаа шумуулны торны оронд тэр чинь ашиглагчт юм шүү дээ. Тийм. За тийм байна. За тэгээд дээр нь ялаа шумуулны тор чинь бас ингэдэг гинэ. Ялаа шумуулны тор хийсэн тохиолдолд заавал нөгөө хүүхдийн саатуулах нөгөө юм нэг хөндлөн төмөрнүүд гэдэг шүү дээ. Хүүхд унахаас хамгаалдаг. За тэрийг заавал давхар хийхгүй бол зөвхөн ялаа шумуулны тор биш. Ялаа шумуулны тор чинь ингээд эвгүй дарагч төрөх гэдэг шиг явуулцдаг гэж шүү дээ. Өмгөдч юм өмгдчдэг. Тийм учраас тийм талаас нь харах юм байна. Тэгээд өнөөдөр бид нар юу ярих гээд байгаа юм бэ гэвэл та бүхэн орж ирээд ялаа шумуулны тороо за цусландаа хийлэг үү, офистой хийлэг үү, гэртээ хийлэг үү те. За нэгдүгээр тийм талаар ярина. За хоёрдугаарт нөх юм бол ямар үнэтэй хийлгэсэн. Тийм шүү дээ. Ямар үнэтэй хийлгэсэн. Өөрөө хийсэн юм уу, үнээр хийлгэсэн юм уу? Урдаас авчираад өөрөө хийсэн байж бас болно шүү дээ тийм үү. Тэгч мэгсэн юм уу, яасан хийсэн. Эсвэл зүгээр онлайн дэлгүүрээс захиалж аваад өөрөө хийсэн ч юм уу? Тийм. Ямар газраар хийлгэсэн чинь сайн байсан, ямар газраар хийлгэсэн чинь муу байсан. За хэвэл нэг дүрмэн мэднэ. Муу байсан айлын нэрийг дурсахгүй, сайн байсан айлын нэрийг дурдж болно гэдэг дүрмтэй шүү дээ. Гэх мэтэр ийм бүх зүйлүүдэд ярья. Тэгээ энэ үйлчлэгээ одоо бид нар зайлшгүй хэрэгтэй болно. Тийм шүү дээ. Үнэхээр хэрэгтэй. Ер нь ингэдэм билээ. Ялаа шумуулын торнд яагаад айгүй ач холбогдлогууд идэв гэхээр би одоо шумуул нь айгүй хазуулчдаг юм байхгүй юу? Шумуулч нэгдүгээр бүлгийн төстэй үнийг бүр ингээ онцолж байлж хазаад идэм байна. Тийм үү? Тийм байна. Одоо ами битээр жишээлбэл Туркид явж байхад яг нэг өрөөнд явж байхад би хазуулаадсэн байхгүй юу? Ами гайгүй. Тэгээ ингээд нөхртөө кино үзээ сууж исэн чинь манай нөхрийг хазахгүй намайг л хазаад байсан. Тэгээ бүр яагаад юунд нь болоод идэм бол гэ хайгаа судлаад үзсэн чинь нэгдүгээр бүлгийн төстэй үнийг шумуул айгүй хазд юм байна. Тэгээ тэрнээсээ болоод би бүр шумуулаас бүр амар харшилтай айгүй хэцүү байдаг байхгүй юу? Ингээд дандаа хазуулчаад энэ тэндгүүл ерөөсөө айгүй өртөө. Шумуулны тосмоос түргээд ч нэмэр байхгүй юу? Төрсний дараа бол гайгүй. Зүгээр яг нэг хазуулахад л айгүй хэцүү. Тосгүй явж байгаа юм бол будаалгалт л та. Тийм гих мэтчлэн дээд шумуулнаас хамгаалчихж байгаа ганц дайснасаа хамгаалчихж байгаа. Манайх энэ байранд ороход угаасаа цаанаасаа тортой байсан. Одоо ч ихний тэр тор ороод байж байгаа. Тэгээд тэр нөгөө нэг авагддггүй харин нөгөө гэр цэвэрлэхдээ зүгээр тороо ингээд наадал цаадлаас нь ингээд арчичдаг ч юм уу тий. Ингэж цэвэрлдэг бол авагддггүй тороо идэм билээ манайх.
өөрөө нэг юм хүрээтэй байдаг ш тэр чинь. Өөрөө хүрээтэй өөрөө юм гүдэх замтай. Тэгээд ингээд доотлолтой нэг юм төгжээ шиг юм авч тогтоочдөг. Дээшлүүлждэг. Төгжээнээс нь 50 гот гэдэг шиг ингээ хомигчдөг. Манай хуучин барьнах тийм байсан байхгүй юу? Тэгсэн чинь энэ барьнах болохоор бүр одоо яг нэг гадна талаас нь хатцсан юм шиг өрөөсөө ийш тийшээ ангах боломж байхгүй. Тийм тор юм билээ. Нэг бодлоо айгу амар. Нөгөө бодлыг бас заримдаа цогоо тэр чигээр нь онгоолчмаар хаад онгоолохдохгүй хэцүү. За бид нар түүхэндээ ямар ялаа шумуулдны тор хэрглэж ийсэн тухай ярий. Би зүгээр сонирн болгоод ярих юм. За дээхэн үедээ бол гэрт бас ялаа шумуулчин бөөн лайланчгаа. Гэрийн үүдэнд ингээд маарлаар ч юм уу нэг юм тийм юмар юу хийгээд тор хийгээд дотгон дээр нь хадаад доотлолт нь бас хөндлөн мод хадаад. За тэгээд ялаа шумуул ер нь бол жоохон цөөрдгүү гэвэл цөөрдөг. За тэгээд гэрийнхээ хаяаг тойруулаад бас нэг юм тор хийчдэг. За тэр бас хамгаалж байгаа тий. Тэгээд тоонондоо маарлаар бас тор хийдэг байсан. Тэгээ хаа үүдэр орохдоо яаж орох юм? Нөгөөдхийг ингээд ялаагаа ингэж үргээдэг нэг юмтай бас тэр чүүдэндээ. Тэгж байгаа л нөгөөдхийг ингээд сөхөөл орно штэ, сөхөөл орно. Харьцангуй нээлттэй бос болгож л байгаа байхгүй юу. За нэг. За тэгээд тэр чинь бол зарим газар бол бүр юм нэг сархингийн өөр ямар янзын материал байдгийг тэр мөрөнгөөр хийгээл тэгдэг гэсэн. За тэгээд өөр би нэг юм гайхдаг гэсэн. Энэ нэрээ үйлчлэх юм болов уу гэсэн чи хүмүүс үйлчлдэг нэрээ бүр 100% шахам үйлчлдэг гэдээсэн байхгүй юу юм гэхэлэр ингээд цонхныхоо дээрээс юм ус дүүжилчдэг. Тэр үйлчлдэг юм уу? Гэлгар утанд ингээд усыг дүүжилсэн байгаад гэдэг. Мүүдэн дээрээ тэгээд одоо ялаатай ингээд намайг орох гингүүд уснаас гараад намайг алчихна гэж бодоод орохгүй байх юм уу яах юм. Ийм панаалтай юм юу гэж үйлчилж байгаа энэ тэгээ үйлчлдэг юм гэсэн чинь бараг 100% гэдсэн. Яаж? Мэдхгүй. Яа сони. Шинжлэх ухааны тайлбарыг би мэдхгүй заяа. Тэрийг бол би мэдхгүй зүгээр тэрийн юм дээшээ доошоо чихтэй урсгалд үүсчихгууд тэрийг мэдрээ зогсдог байж магадгүй зүгээр. Миний зүгээр таамаглаж байгаагаар ингээд нэг нь ус дүүжилсэн учраас тэр хавьдаа юм нэг чихтэй нэг юм орчин үүсээд тэгээд ялаа шумуулчин чигээр ингэж дамжиж гарч агаар цаана тэртээ дөрөв хуураа агаар байж тэрнгөөрөө явъя гэж боддөг юм уу болов гэсэн таамаг байгаа. Тэгээд манайхаа орж ирээд нэрээ тийм юм хийгээд тэр нь үйлчилж исэн бол тэр яаж үйлчлээд байдагд нь элдбэж чадахын нууцыг нь бас хэлүүл тийм ээ. Тийм шүү дээ. Ямар сони. Тийм. За тэгээд ер нь бол ялааг тэгэл бид нар алжил тэмцдэг байсан. За тэгээ нэг ялаа хөөн гэж нэг амар ажил хийдэг байсан шүү дээ. Йоо. Хүүхэд хахад манай нөгөө авгах ингэдэг байсан шүү дээ. Бид нар ингээ олуулаа нэг гэрт ингээ тэдний хүүхдүүдэд божигналтаад ингээ байж байгаа. За би ингээ явчаад ирье. Ажилдаа явчаад ирье. Намайг явчаад ирэхэд та нар 5 шиг ялаа алсан байгаарэ гэдэг. Бид нар ингээ өөрийнхөө алсан 5 ялааг ингээ нэг юуны булан дээр тавьж байдаг. Тийм амир нийт. Мо 5хан ялаа бол ядаргаа үсттэй. Тэгээ тэнд ингээл 5 хүүхдээ жахвал 25 ялаа ш тахаа. Тийм шүү дээ. Би бол ялааг бол зүгээр сап гал гараараа зүгээр сап гал шүүрэл барайл газар зүгээр ухаалтлан шилдээл алдаг. Нэрээ. Тэхгүй байх чи. Мо ялаа чи ингээд сууж байгаа штэ. Хоп гал ингээд шүүрэл тэгэл маа гэж шуудаад алдна. Тэхгүй яах юм. Тэр чи амар амар олон харааны өвдө бүр айгу тэрнээс чи хурдтай байна штэ энэ чи. Ямар тэрнээс хурдтай байна штэ энэ чи. Тэгээ алчдаг байсан. За тэгээд намар жоохон оройхон бол ингээ бэрцэн гэрийн ингээд нөө нэг өннүүдтэйгээр суудсан бэрцэн ялаа гэж юм тал шилтэй архины шилээр ингээд дараа авчдаг байхгүй юу. Тэгээд нөө ус руугаа унаад үгцгээчдэг. Ундааны шилэн тал ус хийж байгаа л дан гэж дараа ингээ авчдаг. Тэр ялаа хөөж үзсэн үү? Мүцэн. Гэрийн болон тэ байшингийн ялаа гэж ингээд боо хүмүүс янз юмар сэвж ингээд тэг гарангууд нэг хэсэгтэй бас нэг ялааг уул болно те. Гоё бол. Ингээд 5 ялаагаа алга гэхэлэр сүүлдээ бид нарт ялаа олдгоо хэлчихсэн. Тэгээ ялаагаа бодлоосэлтэй. Тэгэл энэ тэндээс ялаа гаргаж ирэхгээл хөөцөлдөлгүй штэ тэр чи сэвэл ингээд үргэж мөргээгээл. Ялааны алуур бол бүр ингээд нэг юм байнгын одоо зургтны удирдлага шиг ингээд хажууд байж байгаа юм байлаа штэ. Тап гэж камераар хийдэг байсан штэ. Мэргэн түргэн чижрээхгүй зүгээр. Чатбат гэж хэлж байна. За тэгэхээр өнөөдөр ерөөсөө энэ ялааны тор гэдэг юмны талаар ялаа шумуултай тэмцэжсэн арга маргаа усаас ийм гоё дурсамж бас ярьж болохоор байна. За таны хөрөнгө оруулалтын зөвлөх Apex Capital үнэт цаасны компани хамтран ажиллаж байна. За хөрөнгө оруулалт гэдгийг бид нар ерөнхийдөө ингээд нөгөө нэг
заавал юу л гэж ойлгоод идэг. Одоо үнэт цаас гэж л ойлгоод идэг тийм. Үнэт цаас буюу ингээл нэг юун дээр одоо нэг ингээд бирж дээр тоглолт хийн гэж бодоод идэг. За тэгвэл Apex-ийн бол бид зөвхөн энэ бол юу бишээ. Үнэт цаасны тоглолт бол бас бишээ. Өөр зөндөө юм бонд ч гэдэг юм ингээд өөр хөрөнгө оруулалтын зөндөө зүйл байдаг. Энийг бид нар бүгднийг санал болгоно гэж байгаа юм. Тэгэхээр танд хэрв илүү те одоо ашиглахдаггүй байгаа мөнгө байгаа бол тэрийг хэвтээгээд байвал хэвтчил байна. Ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт хийгээд Apex Capital хандаад эдгээр танд зөвлөгөө өгөөд ингэх юм бол мөнгөний чинь тодорхой хэмжээнд өсөх болцоотой гэдгийг бол баталгаагийн ч даадаг, арга барилын ч зааж өгдөг, өөрсдөө хөтлөөд явдаг ийм байгууллага байна. Одоо ингэж байгаа юм бол Apex Capital үнэт цасны компани хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээнд танд санхүүгийн зорилгоо тодорхойлох, эрсдлийг удирдах, өгөөжийг нэмэгдүүлэхэд туслана гэж байгаа. За энийг би яг өөрийнхөө бодит жишээнээр яриа. Би яг ингээд ажилд орохоос өмнө нэг ийм хувьцаа худалдаж авч эхэлсэн байхгүй юу? Одоо нэг 100,000 бол 100,000, 50,000 бол 50,000, 200, 300 бол тэгээ нөгөө цалингаас ингээд харж агаад ингээд ганц нэгээр юм жижигэн хувьцаа авч эхэлж байгаа байхгүй юу? Цөөхөн. Тэгэхэд яаж ингэ гэхээр за би онсон хувьцаа бол надад байгаа. Тухайн үед нэг 150,000-аар худалдаж авсан чи одоо нэг 600 700 мянга болсон хувьцаа надад байгаа. Гэтэл тухайн үед 300,000-аар худалдаж авсан хувьцаа маань одоо 150,000 болсон хувьцаа надад байгаа байхгүй юу? Тэгэхээр энд юу хэлэх гээд байна гэхээр та одоо юун дээр Apex Capital үнэт цаасны компанид хандах юм бол ерөөсө эрсдэл гаргаж өөрөө дур мэдэж ямар нэг юм хийх шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл таны мөнгө 300 байжснаа 200 болчихгүй гэсэн үг шүү дээ. Энэс гадна цаашдаа өөрөө чинь зорилго чи юу юм? Та үнэхээр баяжж байгаа юм уу? Яг ямар бонд авмаар байгаа, яамаар байгаа гэдээ ерөөсөө л таны энэ санхүүгийн хувьд та одоо ингэж нөгөө юу яах биш, санаагаа чилээх биш. Таны өмнөөс мэрэгжлийн хүмүүс таныг залаад чиглүүлээд өгнө гэсэн үг. Ингэдэг гэж байгаа юм. 10-20 асуулт бүхий асуулгын тусламжтайгаар таны хөрөнгө оруулалтын зан төлөвч нь тодорхойлоод хувь хүний онцлог төгссөн зөвлөгөө өгөөд мөн багт санал болгох ийм үйлчлэгийг үзүүлдэг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бүр амар байгаа байхгүй. Би өөрийнхөө бас санхүүгийн энэ нөгөө нэг юугаа мэдэхгүй байна шүү дээ. Би ямар хуу суд гартай хүн юм уу, чанга гартай хүн юм уу ер нь мэдэхгүй байгаа учраас өөрийгөө тодорхойлуулаад тэрэнд чинь тааруулсан зөвлөгөө өгчдөг гэдэг байгаа байхгүй. За тэгээ та бүхэн Apex Imen гэсэн албан ёсны сайтаар н ороод захин маягаа бүртгүүлэн дотоодын болон гадаад хөрөнгийн зах зээлтэй холбоотой мэдээллийг 7 хоног тутам авах юм боломжтойгоос гадна Apex Trader гэдэг аппликейшнийг татаад авах юм бол үнэт цаасны данс нээж хөрөнгөний зах зээлийн үйлчлэгийг гар утснаас шууд хийх ийм болцоотой болно шүү. 75.75 тэгтэг гэсэн дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авна. 75.75 тэгтэг элдв шипийн нэвтрүүлэгтээ таны хөрөнгө оруулалтыг зөвлөх Apex Capital үнэт цаасны компани хамтран ажиллаа. Баярлалаа. За ингээд 77 38 83 77 77 88 30 утаснууд нээгдсэн. Та ингээд орж ирээд ялаа шумуулны тороо яаж хийлгсэн, ямар үнэтэй байсан, хаана хийлгэл сайн байсан, хаана хийлгэл муу байсан, давуу тал нь юу байсан, сул тал нь юу байсан гэд ингээд яриараа. Нэрээ сайн энд бичсэн байна. Хөдөөч нь бол нэрээ утаа 50, май 50 гэж нэг гоё арга байл да тий. Ер нь ядчил нөө үнээ сааж хахтай ингээд ядаа шумууд ихсүүл үнээнүүд их хүчээр саалгадгүй тэгээд зэлнийхээ доотлолт бол нэг ингээд юу май тавьдаг тэгээд одоо шинэ хонь мал гаргасан бол май тавьдаг. За ер нь тэгээд орой ингээд нэг яг бөөндөө суугаад нэг хоодоо идэхийн алдад те ингээд ядаа шумууд ингээд бужигналтад идүүлэхгүй байх магадлал өндөр учраас май тавьчаад тэрнийхээ доор суугаад нүд мүдэ хаяа нэг нухалсан шиг нөлөөсөөс гоё л доо тий. Нөгөө Азийн бар шумуул гээд муухай хүрлээсэн том биетэй амар дайчин шумуул би ёо бас зүрхээр хүүлсэн штэ. Шүргээл хазна, үргээвэл дайр нь үнэ амар миний хамгийн айдаг шумуул гэсэн байна. Энэ хаа Азийн бар гэдэг шумууланд би сая Туркд очиод хазуулаад миний нэг нүд таг болсон штэ. Зөө. Тэр штэ амар. Яг бид нар бол харьцангуй номхон юу гэдгийг хор багтаа шумуултай газар амьдарч байгаа хүмүүс шүү. Нөгөө Африкийн хумхаатай шумуул байвал яан те. Гэхдээ шумуул газрын шумуул өөр байсан шүү. Нодон би ховдын шумуул бол зүгээр ингээл хуугаал ингийн орон зүгээр жиг гэл хацдаг. Харин аюулгийн шол толб нуурын ирэг дээр шумуул ерөөсөө хацахгүй байсан шүү. Тийм үү. Мангар их шумуултай. Сэлэнгийн сайхныг л амар шумуултай гэдэг билээ шүү. Гэхдээ ер нь хит хитэн газар би. Ховдын шумуул гэж нэг алдартай шумуул байгаа. Сэлэнгийн шумуул гэж ийшээ дорнод тасаа авир юм шиг л. Алхгүйлийн шумуул гэж амар шумуул байгаа. Базар. Сэлэнгчэр бол бүр ийм юутэй штэ онгооны юутэй штэ. За бүжгийг дэглсэн шумуулж ав.
дэвүр түжиг Сэлэнг аймгийн хөдөлмөрчдөөс бүжгэлнэ гэж одоо сайхан одоо үгүй штэ энэ. Би өөр зүгээр иймэрхүү шумуултай газар руу цацлага маслagаагүй л явахгүй л үстэй бүтэхгүй зүгээр түрүү жил хөрх рүү бүр үнэхээр мартаад гиндээд явцсан байл амар бас. Тийм үү. Азийн бард нь хазуулсан. Тэгээ би яхаа ерөөсөө олигдод юу идэх хүртэл нь ерөөсөө зураг авах чадаагүй шүү дээ. Ихний 3 4 хоногтой бүр ингэ шил зүгээд энэ нүд бүр тэр чигээр ингээд бүр юу ч байхгүй. Тэгшэрсэн ерөөсөө юм харахгүй байгаа юм чи амар. За гих мэтчлэн тэгээ энэс ер нь бол яад ингээд яаж хамгаалт ингээд тэгээд бидний очсон тэр газар бол бүр мэдгүй хүмүүс хазуулахгүй би л ганцаар хазуулаад ах шиг байсан айгуу соно ганц сэргээлт юм тэр өнө чимээл юм шиг үлждэг гадна ингээл байн өдөр шөнөгүй ингээл байж идэг. Яг хөө тэр нэг юм нэг үүд мүүдэн дээр юм жижигхэн яон гэрэлтэй захилгаанд залгадаг юм тавьсан л байдаг л да. Нөгөө шумуулны ялаанууд чинь гэрэлтэнд нь сонирхож очиод гал ингээл шатаал дэлбэрэл өгч байгаа нь харагдчихл байдаг сонсогдчихл байдаг л да. Ер нь бол ингээд амар хазуулаад сүулдэ өвдөөд ингээ хэцүү болоод ирэхээр ер нь дайсан болчт юм билээ. Харахаараа л алмаар санагдаад харахаараа халмаар санагдаад. Камбожд нэг шөнийн аяллаар автобусаар явсан байхгүй. Шүн автобусаар явсан. Пномпенгээс нь Семрип хүртэл явсан. Тэгсэн чинь ингээд нөө кондишн ч байхгүй автобус нь тэгээд цонхон онгоолгоо явдаг юм л да хүмүүс нь. Тэгээд цонхон онгоолгоод явгод шумууд орж ирээд нөөдөлчсэн. Жаргаж байгаа байхгүй. Тэгэл нөө камбожууд чинь жаа би бол хил усгүй амтан тэгэл гүрийгээл чимээгэл явж байгаа шүү дээ. Камбожууд орилдоо гэж шуугалдаал хэлсэн чинь автобусны жолооч нь ингээл машина хажууд тийшээ автобусаа замаас гаргаж зогсоож байгаа нэг юм захилгаан юм тенсний зохиор шиг юм авчраад хэд ингэж байгаа л тэгэл очиж суугаад машина жолоод л явна хүмүүс нь хэсэг амгалан. Тэг буцаал ороод ирнэ. Тэгээ мэдээж ахалж байгаа явж байгаа нь ороод ирнэ шүү дээ. Тийм. За. 77 77 38 83 77 77 88 30 шумуул ялааны тор хийлгсэн тухайга бидэнд хуужлана. Тийм. Хийдэг хүмүүс ч сонсч иж магадгүй шүү дээ. Тийм. Орж ирээд онлайнаар зарж марж идэг ч юм уу тийм. Тийм байгаа шүү. Манад тэр хийж байгаа шүү. Тэр хийж байгаа шүү. Тийм. Түрүүний комент ирсэн байсан шүү дээ. Яг тийм нөгөө чатбот хийлгдэг гэрлийг чинь зартан тогон залгадаг хор байгаа шүү гэсэн шүү дээ. Тогон залгадаг хор гэхээр энэ одоо баг тэр түрүүний чатботыг л хэлээд шүү дээ. Тэр чатботыг л хэлж байгаа. Тэр ч одоо төхөөрөмжл гэх байлгүй дээ тийм. Хор гэхин чаашаа. Тийм. Алууралтай. Тийм, юу нэг захилгаа алуу. Хавх трапта. Бид нарыг хөөгөөд хахад юу л эсэ. Нөгөө хаймрын урдталт нэг юм хаймар дөрүүлжээ хаймар залгаад цоолчдөг. Тэгээ тэрэн дээр нэг юм мод зүүчдэг. Тэгэл чатбот л гэдэг гэсэн. За өнгөрсөн жил фэйсээс харж агаад 50-ыг харьцан 50 см 7 салхивчиндаа тор илгэсэн. Нэг шин 45,000 гинэ. Нийтдээ 315,000 болсон. Дөрвөн талдаа чагттай өөрөө салгаж авч угаагаад хийждэг хэвээр амар юм билээ гинэ. Энэ бол болж байна. Тийм ээ, хоёулынх нөгөө нэг ингээд дээшгээ доошоо түгжээг мулталчдаг гэдэг юм шиг шүү дээ. Тэр нь шиг юм байна. Тэр чи яг ингээ хаяа нэг ингээд бөхчмдээд тэр нэг юм торчин бас юм шууд нэвтгэнгээд агаар сэлэх орохыг бас хаачт юм билээ. Тэгээ заримдаа тийм нэг юм бороо мороо орж байгаа үед мэд бол нээгээд тэртээ ялаа шумул байхгүй юм чи гоё нээгээд ирүүл агаар цээж дүр амьсгалах чи гоё шүү дээ бас. Тийм тохиолдол байна. За би энэ фэйсбүүкээс нэг юм юу харлаа. Яллаа шумуулны тор гэдэг юм фэйсбүүк хуудас байт юм байна. За тэгсэн энэ дээр штэ те зургууд нь болохоор яг л нөгөө нэг бидний хэрэгэлдэг ингээд буучдаг ийм торны зураг оруулсан байна. За гэхдээ энэ үедээ те бүр 7 жилийн өмнөх хуудас заяа. Үнэн хэдвэ гэсэн чинь хуванцар нь 25,000, төмөр нь 30,000 гэсэн үнэтэй байш шүү. Гэхдээ энэ бүр айл 16 оных. Одоо тэгэхээр энэ өөрчлөгдсөн байж магадгүй юм байна. Яг манад өгдөг тор байна л да. Сонирхолтой юм байна. Янз бүрийн юунуудад цонхнуудад тааруулаад хэмжээг нь аваад хийчихдэг юм байна шүү дээ. Тийм байна. За тэгэл ахаад дандаа цаадалт нь юутай л байдаг юм байна. Хаалттай, төмөр хаалттай. Тийм байна. За одоо энэ дээр би бүр нэг юм сайт болоод авлаа хаа. Цонх.com гэдэг сайт байна гинэ. Ялаа шумуулны тор гэдгсэн чинь ингэж штэ. Ялаа шумуулны тор металл цагаан өнгийн рамтай гинэ. За ангингүүтээ хавчаартай бөгөөд цонхыг огт өрөмдөж цоолдгүй, давуу талтай авч угаас цэвэрлэх боломжтой. Нэг ширхгийн үнэ нь 50,000 гэсэн байна. Хэрвээ 3-аас дээш авах юм бол 45,000 болж хэмдруулна гинэ. Тэгээ суйрлуулалт үнгүү гэсэн байна. Энэ бол нийтлэл байдаг юм. За ингээд нөгөө нэг бас ийм нөө юуны торнууд байдаг юм байна уу? Зүгээр унтахтаа дээрээ тавьчихдаг.
Одоо хөдөө гадаа явна штэ, майхантай явна штэ. Тэгэнгүүт чи бас майхан дотор орж ирэхгүй гээд ингээд зөндөө юм болдог. Одоо жишээл хүүхдээ унтуулаад орхичингууд хүүхдийг нь барьцсан байдаг штэ баг. Тэгэнгүү хүүхдийн өргөн дээр тавьчихдаг тийм тор эдэр байдаг юм байна бас тустай. Тэд нар бас тусдаа үнэтэй байдаг юм байна шүү. Энд чинь юу яд юм биш тайхаа. Нөгөө гадна талын нөгөө хаалтанд тусдаа хийдэг ярьсан шүү дээ. Тортойгоо хаалттайгаа худалдаалагдчихд юм шүү дээ хэмжээгээрээ. За тэгвэл энэ хүүхэд цонхноос унахаас хамгаалсан ган хамгаалалт нэмэлт төмөртэй оригинал тор нь нэг ширхгийн үн 65,000 гэсэн байна. 3 ширхгээс дээш авах юм бол 55,000 гэж байдаг юм байна. За юу сонсогч аваадах юм. 80-86 өдрийн мэнд. Байна уу? 80-86. Оо тасаадахлаа. За энд бас нэг байна. 2 жилийн баталгаа өгдөг гэж байна. Тэгэхээр бас нэлээд бат бөхөд байдаг юм шиг байна. Хэмжээ авах болон суйрлуулалт нь үнэгүй гэж байна. Бүх төрлийн ялаа шумуулны тор нэмэх нь хүүхэд өндрөөс унахаас хамгаалах тор коморо цонх болон вакуум хаалганд хийж гүйцэтгэж байна гэсэн байна. За энэ юу гэсэн компани вэ? Comfort Building гэдэг компани гэж шүү. Машины торнууд бас ороод ирсэн биз таахаа. Энэ машины торыг нэрээ түрүү жил манайх авч хэрэгэлсэн шүү дээ. Айгу зүгээр юм билээ шүү дээ. Тэрний яд гээ. Машиныхаа хаалганд шууд ингээ угуулчдаг хар торнууд илээ. Цонход тийж гэн угуулчдаг. Нодлон нэг шин 20,000-аар авч илүү да. Тим үнэтэй авч ирсэн санагдаж байна. Тэгээд юу яасан? Нодлын юм артаас авч ирсэн санагдсан. Тэгээ энэ бас юу айгу зүгээр эд юм бэ гэхэлэр зөвхөн ялаа шумуул биш нөгөө нэг ингээд энэ тентгийн өвст навч мавч ингээд гачим цонхоор ингээд хийсэд ороод ирдэг шүү дээ. Тэрнээс айгу сайн хамгаалт юм лээ. За. Манайх цусахгүй. Манайхаа орж ирээд сайхан халдагсан. Яг халахгүй байна. Залгангууд тасраад ах юм. За, дахиад үзье. Орж ирэнгүүтээ юу? Тий. За. Тогон залгадаа шингэн хор байдгийн гэж тайхаа. Тийм үү? Тийм гин. Тэрний яд юм бол харин ингээд хөдөлгөөн мэдрэхлээр бис гэж цацаад алаад хийчт юм болоо. Хаалганы дээр байжгаад хөдөлгөөн мэдрэхээрээ. Тэгээд доогуур нь хөөе хонгоо цацаад байгаа юм уу? Бас тийм. Гүг порчгоор хүн орж гарахгүй шүү дээ. Порчгон дээр бол болж байгаа юм шүү. Мэдхгүй харин яг яаж ажилдгийг сайн мэдгүй лээ. Тэр мэддэг хүмүүс нь холгодож орж ирээ. За битээр зааж өгөө. Нэрээ манай энэ нөгөө нэг цэцэн мэрэгдийн төлөвлөлт чинь энд юунд байгаа шүү дээ нэрээ. Одоо юу бичиж байгаа шүү дээ. Коммент бичиж байгаа шүү дээ. Манай коммент бичиж байгаа хүмүүсээ тэр нэг юм цонхноос ус өлөгдөг нэрнгээсээ үйлчлээд ялаа шумуул оруулдаг юм уу? Ингэ чинь тэр тогон залгадаг чинь ууршдаг шингэнтэй. Тэр нь хид залгаад дуустын гинэ. Тэр ууршиж гарсан хоронд нь хордож өгдөг байхаа. Эсвэл дайждаг гэж энэ өнгөрт байхдаа хэрэгэлдэг байсан гэж штэ. Өөрөөсөө хор ялгаруулад ид. Тэгээ тэр хорн хүнд хоргүй юм бах та? Тийм л юм бэлгүй дээ бодлоо. Сонирхолтой л юм дээ. Хүнд хортой бол нэгт тэгээ зараад байхгүй л үү дээ. За 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаар руу залгын шүү. Та нарыг хүлээгээд байгаа. Утас маань харин яагаад байгаа юм болоо? Залгангууд салгаах юм. За яах вэ гэж жагаад ороод ирэх болохгүй л хоёлаа энэ чинээс мэдээлэл өгчнөө. Энэ би бас яг хайгаал явж байна. Ялаа шумуулны тормор гээл. За хамгийн хямдар хийж ин гэсэн байна. Энийг хараатгай сонирхоотгой. За одоо нэг шалгаад үзээд яхаа. 8064 байна уу? Байна. За өдрийн байна. За одоо болчихно. Болчих шиг байна. Хилээд залсан уу? Гүйгүй би таарыг шалгаахын хүмүүс юу байгаа таньсан. За танах ийм нэг цонхондоо ялаа шумуудны тортой юу? Тартай. Манайх ярамхтай байхгүй вевас ичээд. За. Жиг шумуулны одоо хоттойгоо шумуулны. Ерөнхийдөө төв зэг юм те? Тэ. Хамгийн шумуултайгаа. Би жил хааширсан 2 дахь жилээ 60,000-аар цонхны хэмжээ аваад яг нэг хэлээд байгаа ган төмөртэй юг хийчихсэн. Тэр бол ерөнхийдөө дайжгүй хүүхд манай хүүхдийн ялах байсан болохоор цонхоор унахаас хамгаалцдаг унахаас асуудалгүй. Тэгээд юу байхгүй. Тэр наацыг татангуут торн байхгүй болно. Одоо жишээлбэл өвөл мөөл шумуулгүй үед нь нарийн торын байхгүй болгоод сайхан агаар шууд агаар авчихна. Тэгээ шумуултаа үед тэрнийгээ буулгах чинь. Ямар ч нэг 4 жил хэрэгжилж байхад бол асуудал хүлээн. Яг тэр Facebook групп дээрээ сайгаад орж явж ирсэн. Тэгээ тэр ингээд аваад бас угаачдаг тийм үү? Шүршүүрээр шүршээд. Тий, авч угааж болдог. Тэгээ буцаага ээждэг тий. Тий, тэгэхгүй бол тэр чинь нэг тоосчлт юу ясаар байгаа өвөлдөө бүр битүүрчдэг. Өвөлдөө ер нь дээшлүүлээ арчдаг юм даа. Тэгэхээр тэр хар тортог болохгүй. Тийм байна.
Ер нь бол гэхдээ тэр чинь бас нэг юм нэг зарим нэгэн тоосонцруудыг шүүгээд өөр дээр тогтоочтой юм гэсэн бас хэрэгтэй юм яриад байна. Гэрээ агаартал хэрэгтэй. Тэр хоёрын яриад байгаа тэр гялгар утаа усан шүү дээ. За тийм. Ховдод бол зөндөө ажил би ховдод төссөн. Айлууд 100 болоод одоо нэг лагрын гэрүүд барьсан ховдын лагар гэх нэг гой зураг байдаг шүү дээ. За тийм. Тий, тэрэн дээр чи айлууд чинь нэг голоод өшөөд бууцсан. Тий, боёнд голоод юу яагаад бууцсан. Тэрэн дээр чи айлууд тэгээд уйдсан байдаг байсан да бага хахад. Ядаа ордгүй юм болов? Нэг их тэгж амар орж ирээд байхгүй зүгээр ялаанаас хамгаалт юм гэдэг юм байна. Шумуулнаас бол шумуулч энэ гэрлүү их хавх орж идэгтэй. Ялаанаас бол энэ хамгаалцдаг баг шүү. Бас сүрхийн те тэр. Гэтэ ямар учир ямар шалтгаан ажиллаж байгааг нь мэдэхгүй байна. Бодвол тэгээд нэг хөлөрч байхаар нь яадаг юм. Мэдгүй хаалганыхаа дээр тэгээд гялгар утанд усыг уйдсан л байж идэг юм. Бүүн жигнүүлээд. Ялаа шумуул одоо ингээд те намайг ингээд доогуур нь гарангууд дээрээс маань унагаагаад алчхан гэж бодож чадахгүй зүтэй энэ. Тэр бодохдоо ч их ялааны хувьд бол нэг уснаас жоохон хол амтсан болох л гэдэг юм болоо. Магадгүй. Тэгээ хүүтэн халуун хүүтэн ч яадаг юм болоо. Тэгээ байж байгаа тэр усаа хүүтнээр солиод идэг байлоо. Яалаа. Тэгдэг байсан санагдсан тий. Та тэгээ тэр нөгөө нэг одоо гэрте байгааг нэг шихэн 60,000-аар авч ирсэн гэв үү? Тий, нэг би олон жилийн өмнө авч ирсэн шүү дээ. 4 жилийн өмнө авчаа 60,000-аар авч ирсэн. За. Одоо жоохон нэмэгдсэн байгаа баха. За. Тий. За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа баяртай. За. За дараагийн сонсогчныг холбогдсон чинь дараагийн дөрөвч чинь 91.1 радиогоор багсаарай хөө. Йой. За дэмжиж ажиллагчаа танилцуулж энэ хооронд. Радио нь болохгүй тий. Гэхдээ радио гэдэг. Мину POS дэмжиж ажиллаж байгаа юм байна. Альч банкны POS хэрэглэдэг бизнес эрхлэгч Мину POS-ын шинэ хэрэглэгч бодохдоо POS-ын орлогоороо эхний удаа 30 сая хүртэлх төгрөгийг барьцаагүй, шимтгэлгүй шуурхай зээлийн газар дээрэн шийдвүүдэн авах боломжтой. Цаашлаад үнэн хэрэглэгч болсноор зээлийн хөө буурч хугацаа уртсаж зээлийн хэмжээ нэмэгдэх боломжтой. Утасны дугаар нь 9995 8673 9995 8673 Мину POS. За баярлаа. Манай сонсогч мөөгөө жаргал сайхан их над руу чатаар нэг юм хорны зураг явуулаад байна л та. Тэгээд энэ болохоор нэг болохоор raid гэж бичсэн юм байна. Raid за тэгэнгүүтээ ингээд хамт тогтоочдөг болтой юм аа. Raid-ийн хор юм байна те ямар ч байсан. За. Тэгээд бас тасцаж авдаг төрөл байдаг болтой юм аа. Тий, эндээс нь ингээд хорн ялгараад идэм шиг байх юм. Гэтэ нөгөө нэг англиар шуугаар туркаар өчсөн болохоор би сайн юу ойлгож мэдэхгүй наа. 91.1 өдрийн мэнд. За. Энэ сая хараад сонсож байгаа торгуу харин тор шинэлгээ болоод заасан торгуу тор хийлгээ гэж байна. орны тухай ярих хаана ямар зүйлсээ нэг аваад угаачдаг гэдэг юм. За та хараад байгаа багсахгүй бол ерөөсөө та радио унтраад сонсохдохгүй байна. Тэгээ уцаа спикер дээр мэтээ тавиарай. За одоо яж. Одоо сайхан болчих. Одоо сайхан боллоо. Яа гинэ? Би нөтсөн дүү амигтэй. Нөтсөн амны ороосоо сүрхий. За. Тэгээ одоо ихтэй ингэж бодож байгаа. Гадаа цагтай болоод тэр юм манайх тонхон сүүлийн үед онгоолгоод байгаа торгуу мөртлөө ялаа их баг байна. Одоо ялаа гараагүй байгаа л да. Одоо ухаалт их байхгүй тэр хорны тухай бодоод байгаа. За. Эсвэл тайрээс тор яриад ингээд нэг угаачдаг интернет харна тор рекламад байгаа юм бол үзэж рекламад зүгээр харин яг тань шиг хүнд хаанаас бид нэр тор авах хэрэгтэй юм бэ гэдэг талаар л бусдын шидийг дамжуулж байна. Та өргөлжлүүлээд сонсоорой. За тэгээд таны залуу харин ингээд угаачдаг тэгээд баярлалаа. За. Тэгээ саяны угаачдаг тор чинь хаасаа гөрн зард юм байна. Ялаа шумуулын тор хэмэл гараад ирж байна. Саяны холбогдсон сонсогч бол интернет дээр зүгээр л ялаа шумуулны тор гэж хайхад зүгээр маш олон хувилбар гарч ирж байна. Тийм тэгээ хамгийн гол нь тэндээс яг алиг нь туршаад ямар байсан, үр дүнтэй байсан юм уу, үр дүнгүй байсан юм уу. За тэгээд өөртөө суулгуулж хэвтэй юм уу, хүмүүсээр мэрэгжлийн хүмүүсээр нь суулгуулах хэвтэй юм уу гэдэг талаар л хэдүүлээ ярьж байгаа шүү дээ, тийм ээ. Яг үнэ. За 88.1 өдрийн мэнд. Байна уу? Өдрийн мэнд. Баярлалаа. Ашгүй сайн хүн холбогдлоо. Радиогоо унтраачдаг спикертэй тавьдаг хүмүүс холбогдохоор сайн болж гинөө.
Тийм шүү дээ. Сайн болчих юм. За. За та хоёрт өдрийн мэнд хүргье. За тийм дөрөв. За. Би та хоёр бас нөө чухал сэдв хөндөөл тэгээ би зөв иргэн үний өвчнөсний хувьдаа нэг бодож явдгийн танаа FM-ийг сонсож байгаа олон мянган хүмүүс байгаа. Тэгээд яг энэ ялаа шамуулны цонхыг хийж байгаа хүмүүс маань өөрсдөө яг энэ нөгөө бас нөгөө хийгээд байгаа энэ 50-60 мянга гэдэг хийгээд байгаа зүйл маань өөрөө түмэн өөрөө их нингэн. Нэг тэгээд тэр одоо нэг хаалт никл төмөр хийгээд байгаа тэр бас одоо хүүхдүүдийг бас яг тэр дээрээ сайн бэхэж чадахгүй юу тийм ээ. За. Тэгээ н аж ахуйн нэгж байгуул тэр одоо ингээд унцхан багталтай байхгүй тэр өөрөө тийм чанартай эд биш хариугүй. За. Тэгэхээр бас одоо энэ бэлтгэл материалууд нь өөрсдөө манай улс төршөөс олж ирж байгаа тэндээс авч байгаа хямдхан байгаа. Тэгэхээр энэ аж ахуйн нэгж байгууллагууд маань тэрнийхэн гадуур ахаад угаалникоор араам зангидаад улам сайн батбих болгоод айлуудад цонхоод суулгаад өгчөөсөө тийм ээ. Тэгэд мэдээж өртөг нэмэгдэн. Гэхдээ энэ дээр бол одоо хүмүүс бол одоо ингээд мөнгө харамлаад ах юм байхгүй. Энд чинь өөрөө үр хүүхдийн хүний амь настай холбоотой асуудал байгаа. За тэрний доош нь татж байгаа торыг бол яаж л бол сойдог мотгоо шүдний сойзооч вэ яаж л бол яаж тэрвэлж болно. Тэгээ би энэ яг энэ аж ахуйн нэгж байгууллагуудад зориулаад энийг бас ингээд угаалныг гадуур нь гоё бодож хийгээд бүр гоё базуун бих бат бих тогтоогоод тийм ээ. Тэгээ нөө вакуум цонхооч нэг санж орчим байна 5 мм орчимд ингэж шүрүүп нь орж байгаа. Тэгэхээр энэ дээр бас ингээд шийдлийг гаргаад бас энэ төмрөөр юм хийдэг гагнадаг энэ компаниуд маань юм хийгээд бас ингээд зах зээл дээр байршуулаа сай хүмүүс тэрийг хөдөлж аваасаа энэ нь бол бас үр дүнтэй болов гэж боддгийн хувьдаа. За баярлалаа. Холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа амжилттай. За. Манай нөхдүүд бас сайжруулаад явж байгаа ах. Ер нь бол эн чинь Монголын нөхцөл таарахгүй гээл тэгээд энэ нэрээ сайжруулах хэрэгтэй юм байна. Эн чинь том хүүхэд ингээд найдвартайгаа цаанаас түлхүүл гинт цөмрөөд онвол бас аюултай нөхцөл үүсэх юм байна гэдэргээд хардаг л байлгүй тий. За хамтран ажиллаж танилцуулъя. E-Mart Mongolia аппликейшнаа татаад хаанаас ч хүссэн бараагаа хүргүүлж авах боломжтой болсон байна. E-Mart. Эн чинь аль дээр юм болсон гэж вэ? Тийш тахаа. Харин тэгээ яг ийм машинууд явж байгаа байхгүй. Манай гэрийн гадаа болсон доо явж байгаа E-Mart гэсэн. Тэгээд яг манайхаар бас энэ зарлагдсан юм шүү дээ. Дөнгөж нэг энэ аппликейшнээ хийснийхээ дараа тэр үед нь би нөгөө байхгүй байж байгаа соёлоос зөрчсөн байгаа байхгүй. За тэгэхээр би одоо соёлоос одоо ингээд нүд нээгцэн үний үед та бүхэнд хэлэхтэй. Та ингээд гэрээ чинь хөргөгч ингээд юмнууд нь дуусаад сууж гэдэг юм уу, тарагч гэдэг юм уу, талхач гэдэг юм уу. Би бол жишээлбэл нэг ганц л талх авдаг байхгүй. Өөр ямар ч талх авдаггүй. Өндөг жишээлбэл яг нэг юм нэг 15 та сэтгтэй өндгөл авчдаг. Тэнгүүд тэд нар ингээд дуусах гээд байвал та заавал гэрээсээ гарч явах гээд нэг шаардлага байхгүй. Гэртээ гоё ингээд киногоо хөвчиж болно. Тэгэх юм бол энэ E-Mart-ийн өөрийнх нь аппликейшнийг гар утсандаа суулгаж аваад тэр нөө хөрөгчөнд байгаа юмнуудынхаа юуг нь уншуулчихна. Баркодыг уншуулчихгууд тэр чинь шууд ингээд бодогдоод тэдэн төгрөг болж байна, ийм болж байна гэдэг ингээд үнийн дүнтэйгээ гараад ирэх юм шүү дээ. Та захиалгуу гингүүд нь майч захиалыг гэртээ өргөлдгээл захиалчихна. Үнийн дүнгийн төлөлтөө гэрт чинь хүн авчираад өгчихнө. Ямар зовлонгүй болцсон. Тэгээд дахаа ингэж байгаа одоо жишээлбэл нэг нялх хүүхдээ гэрээсээ гарах хэцүү ээжүүд байдаг шүү дээ. Тэр хүмүүст бол энэ үнэхээр гоё шийдэл болж өгч байгаа байхгүй юу? Би яаж мэдсэн гэсэн дүүгээс юм мэдсэн. Манай дүү ч одоо 2 хүүхэдтэй. Тэгээ 2 хүүхдэд дагуулад за баг нь бүр ингэ нялх дэлгүүр гэсэн хэцүү шүү дээ. Тэгээ орхиж агарах гэс бас хэцүү. Тэгэхээр яг нөгөө E-Mart аппликейшнийг ашиглаад манай дүү гэрээсээ захиалгахыг гэдсэн байхгүй юу? Тэгээ би мэдсэн. Тэрнээс гадна яг E-Mart-аар үйлчлүүлж байгаа тохиолдолд энэ аппликейшнийг татсан байх бас хэрэгтэй. Одоо ингээд кассан дээр ингээд хүмүүс ингээд бичүүлэх гээд ингээд айгуух очрлоо зогсож идэг шүү дээ тий. Тэрний хажуу талд ийм тусгай төхөөрөмж байгаа. Тэр төхөөрөмжн дээр та аппликейшнээр гар утсаа гаргаж ирлээ, аппликейшнаа гаргалаа, бараануудынхаа кодуудыг оруулаа. Өө таны төлбөр хэд болж ирэнгүүт шууд аппликейшнээсээ дарж төлбөрөө ийгэл тэгэл та ямар ч очруу гараа авчна. Яг тийм байсан. Энэ бол үнэхээр амар аппликейшн шүү. Дээр нь энэ нөгөө нэг хүргэлт чинь шүү дээ. Зөвхөн Улаанбаатар хотын төвийн бүс биш гэж шүү. Бүр Цуслангийн байршлууд болон тэр байтугай 21 аймгийн аль аймагт нь ч хүргэлт хийгдэнэ гэж байгаа юм. Тэгэхээр та хөдөө орон нутгаас ч гэсэн E-Mart-аас юм авч болох нэ. За дээр нь гишүүний карта аппликейшнтайгаа холбочих юм бол эсвэл шинээр гишүүнчлэл үүсгэж аваад бонус оноогоо ингээд тэр аппликейшн дээр хоримтлуулах болцоо тэгээд. Би одоо хаяа E-Mart-аар орно шүү дээ. Тэнгүүд бонус карт байна гих болгонд картаа болох юмсан та гэл тэгэл байхгүй гэж. Шууд утасныхаа дугаарыг хилээд болчихдээ ш тахаа тэдэн оронтой тоо гэл. Би бол Mobicom-ийн дугаарыг бүртгүүлсэн тэгээд E-Mart нэрээ анх яг Монголд орж ирж яхад нь
би очиж карт нийлгэж хийсэн шүү дээ. Айгүй олон жил болж байгаа. Тэгээд ингэж байгаа юм байлээ. Хүргэлт нь хамгийн гол нь зөвхөн Улаанбаатар хотын бүсэд төв бүсэд биш, Зуслангийн байршлууд 21 аймаг түргэлт хийгдэг гэдэг надад бүр үнэхээр таатай санагдсан шүү. Тэгээ одоо тэгээ би Имарт руу ороод барааны үн мөн харах гингүүд байдгүй, веб дээр нь байдгүй. Тэнгүүд эн чинь ингээ аппликейшн дээр болохоор бүх барааныхаа мэдээллийг нэг дороос нь гоё системтэйг хараад үнэн хэдийн мэдийг нь хараад тэнчнээс сагс руу гээд шууд захиалгах болцоотой юм байна. Ингээд та бүхэн энэхүү ухаалаг Imart-ийн аппликейшнийг гар утсан дээр татчих аваарай. Мэдээж App Store юм уу Play Store-оос татчих авах тийм ээ. Тэгээд дэдгэрэнгүй мэдээллийг нь 76.1 техник гэдэг утаснаас аваарай. 76.1 техник. За баярлалаа. Imart Mongolia аппликейшнийг татаад хаанаас ч хүссэн баргаа хөргүүлж аваарай. Imart. Дараагийн сонсогч 86 tik 2. Байна. Өдрийн мэнд. За өдрийн мэнд. За ялан шумуулны тор. Тий. Манайх нөгөө яг ялан шумуулны тор биш нөгөө утаа шүдэг торыг нийлж ирсэн. За тийм. Тэгээд тэрнийхээ наадлаас болохоор нөгөө наад нэг ийм хүндлэн дөмөртэй тэр болохоор жоохон найдвар гүн билээ ингээд чанхан тулхангууд малтархаар тэгээ манайх нөгөө өөртөө гагнаад нөгөө вакуум чанхан дотроос идэг байсан. Дотор талд нь нөгөө хүүхдийн бариарыг нөгөө ингээд цаашаа унахгүй тийм өөртөө гагнцсан юм. Тийм өөртөө гагнаадгүй гэсэн үг юм байна тий. Тэгээ ингээд цонхныхоо хүрээнд дотор нь тааруулаад онгойлох хороо хийчин цонхоо ахаараа буцаага авчдаг. Тэр нэг утаанаас хамгаалдаг торчин ч гэсэн ялан шумуудыг оруулахгүй шүү дээ тий. Ер нь бол оруулахгүй тий. Гэхдээ тэр утаанаас хамгаалдаг тор нэрнгээсээ тэр агаарын бохирдлыг эрс бууруулчихдаг. Ер нь бол шал ондоо юм билий. Одоо үл мөвөл цонхоо онгорхоо анахад нэг айхтар утаа ундаг. Манайх бол цонхоо хонгорхоо оноо л идэвхсэн үг л. Тэгээд нэг тэгж жагаад нэг аваад байгаа. Тэгээд нөгөө нэг тэр чинь нөгөө 100% их гэж бас нэг байдаг юм маск шиг байд юм билээ. Өвлийнх нь бүр яг сайн шүүдэг гэд тэрийн болохоор өвлтөө хийгээд нөгөө юм сэтг шиг ийн болохоор зундаа хийчихдэг ус. За. Тэгж жагаад нэг сар мар болоод ингээд яг өвлийн тутааны үеэр угаахцтай аим шиг юм болдог гэдэг байгаа. Тэр нөгөө өвлийнх нь болохоор угаасаа л 90 хоногийн хугацаатай. Нано юу гэдэг юм яг маск шиг материалтай. Нөгөөх нь бол тий одоо 3-4 сар хэрэглээд хайчихна гэсэн үг. Угаас амар харуулцдаг юм маск шиг материалтай болоход ер нь жоохон угаагдахад хэцүү юм билээ. Тэгээд нөгөө ийм нэмгэн торн болохоор зүгээр угаагаа солиод хийгээд тий. Нөгөө шүршүүрт ингээл хэсэг байлгаж байгаа л ангууд амар уурсаж гараал тий. Ямар үнэтэй? Яг үнэн асууя гэж утсан. Манайх ч 3 цонхон дээр 1 2 3 хоёр портыг нэг том дээр тэгээ нөгөө хоёр утааны тортой гээд 400 болж исэн. За. Тэгээд одоо хэд хичээлтэй хэрэгжилж байна? Одоо 4. Янзын ерөнхийдөө тэр нөгөө уутын ингээд урчихгүй л болвол байгаа л хэт юм блэ. Тэр нэг юм нэмгэн тор байгаа штэ. Тэрийн зүсч урчихгүй л болвол тий байгаа л хэт юм блэ. Тэрийг урчих юм бол тэгээд ер нь жоох нэмэргүй болчихоор. За баярлалаа. Гойш би өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За. Тэгвэл утааны юу ч нэг дэмтэй байдаг юм байна тий. Нийтэр оруулалтын айлууд бол заавал энэ утааны шүүлтүүртэйг нь тавиулах хэрэгтэй дээ гэсэн байна. За одоо гэрт ялаа нээх байхгүй харин шумуулын эсрэг тогон залгадаг шилтэй шингэн залгачдаг нэг нөгөөдхийг л яриад байна. Райд үлүүл тий тэрийг хэлж дээ тий. Рейдинг гэдээсэн тэр тэгээд бүгдээр л хийд юм байна л да ер нь бол. Тийм байна. За үнэхээр сонир сэдв юм байна эн чинь. Тийм байна. Тэр нэг анзаардаггүй боловчтой ингээд хүмүүсийн нэг төрлийн дайсныг дархан золоо мандуулах тийм сэдв юм байна штэ. Тэглгүй яах вэ? Тэгээд зүгээр санаа зовлтгүй сая нэг ингээ актер сүртэй шипи хүн орж ирж яриаггүй авч би зүгээр та бүхэнд хэлэхэд та зүгээр интернет дээр ялан шумуулны тор гэд бичгэд сонгонд идэг тор гэж бичгэд янз янзаар гарч ирж байна. Та тэгээд тэрэн дотроос нь сонгоод нэр бат бүхийг нь харж агаад тийм үү үнийг нь харж агаад сонгоод гэртээ идэх юм бол ялан шумуул гэдэг юмнаас айхгүй болох юм шүү. Саяны тэр сүүл холбогддог эмэгтэй тэр өнөө дотор талд нь гагнада гэдэг бол бас айгүй гоё юм байна шүү дээ. Өөртөө гагнаад бат бүх болгочтой гэдэг шиг тийм. За энэ түрээд маань нэвтрүүлэг өндөрлөх цаг болсон байна. Таны хөрөнгө оруулалтын зөвлөх Apex Capital үнэт цаасны компани хамтран ажилласан. За мөн Imart Mongolia аппликейшнийг татаад хаанаас ч хүссэн бараагаа хөргүүлээрэй гэсэн уриатайгаар
ийм март хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдод үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээг үлээн сонсорой. 16 цаг 10 минутаас сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэнэ. Баярлалаа анжгаах. За баярлалаа.